Одон дурсуух тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хөтлөгч ганц өх Монгол бүхэн гайхамшиг нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг стандарт кейтеринг компани болон Forward Motors ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Одон дурсуугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны Одмонд радио хүргэж байна. За өдрийн мэнд гашаа. За өдрийн мэнд хүргэе. За Монгол бүхийн түүхэнд минь маш сайхан дахин нэгэн статистик байдгийг энэ жилд одоо энэ удаад онцлох гэж байгаа. Юу вэ гэхээр одоо бид хоёр өмнөх дугаарууд дээр нэг сайхан ярьсан да тий. Монгол улсыг ингээд дөрвөн одоо хан аймаг тий. Эхлээд 3 хан аймаг, нэг ноён аймаг болон хязгаар нутгууд гэж яагаад ингээд тэгснэ артталт нь нэг 6 аймаг болгоод 18 аймаг болгоод нэмээд 21 аймаг болгоод гэх мэтчлэн энэ үйл явц чинь сүүлийн 100 жилийн дотор болсон юм байгаамаа. За тэгэхээр яг уу тэр аймгийн одоо бүх төрүүллээ гээл тэр аймгийнхан сайхан наадлаа гэдэг. Бусад нь сайхан наадаагүй юм шиг те. Нэг юм үндэсний бүх юм ба нэг тийм юм байдаг шүү. Тэгээд нөгөө төрөө бүх авсан аймагуд чинь одоо юу гэдгийг өөрийнхөө бүхий төрүүлэх гээд яасан ийсэн гэдэг тийм ярианууд ч гэсэндээ бас ард түмэнд дунд яригадаад байдаг. Энэ зүйлд их дургүй юм байгаа юм би. Тийм учраас яг өнгөрсөн 100 жилийн хугацаанд те. Гэхдээ яг ямар газрууд буюу ямар аймагуд голчлон одоо төрөв авсан бэ гэдгийг энэ удаад онцлох гээд байгаа. Гэхдээ бидний мэдих сайн ноён хан гэдэг аймаг жишээлбэл одоо Өвөр хангай, за Булган хэсэг те тэгээд Хөвсгөлийн үзүүр хэсэг ч гэдэг юм уу. Энэ хэсэг чинь сайн ноён гэдэг. Ерөнхийдөө харах юм бол Булган, Хөвсгөл, Архангай гэдэг энэ тавьцаа усууд маань ер нь л нэг одоо газрын нэг хүмүүс гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ хүмүүс маань нөгөө мал аж ахуй эрхэлдэг, адуу мал ихтэй. Тэгээд нөгөө багаасаа унах татах, айргаа бүлэх, тэгээд гарандаа бэртэ чадaltaй хүмүүс байдаг гэх мэтлээ. Ингээд бид нар чинь нэг гэр бүл шүү л гэдгээ одоо харуулсан тийм зүйлийг одоо бид хоёр ярьсан байгаа юм. За тэгэхээр өнөөдрийн дугаарыг болохоор төрийн наадмын хаан Түрүү бүхтөө аймагуудыг ингэж дестаралаар нь хүргэж байгаа. Ингэхдээ хэд хэдэн дугаар салгаж хийн. Өнөөдөр бол анхныхан дугаар. Өнөөдөр тэгэхээр төрөг бүх хүртээгүй аймагуд. Гэхдээ тэр төрөг бүх хүртээгүй аймагуд ч гэсэндээ тэр аймагуудын улсын наадамдаа үзүүлсэн өндөр амжилтуудын талаар яриад явна гэсэн үг. За монголчууд бид бол эртнээс наадмаа хийж бөхөө барилдуулж ирсэн. За үүнийг ингээд юу гэдгийг манай монголчууд хэдэн жилийн өмнөөс бөхөө барилдуулсан ингээд 100 жилийн өмнөөс нэг баримтууд байгаад байгаа юм шиг боловч бидэнд үүнийг юу нотолдог вэ гэхээр одоо бид нар сэтгэлийн хөдлөлөөр шууд монголчууд олон зуун жил бөхөө барилдуулсан гэхээс илүү баримттай ярих хэрэгтэй болж байгаа. Баримт гэдэг чинь юу вэ гэхээр бичгэн их сурвалж болон за нөгөө археологийн олдврууд те энэ болгон чинь бидний тэр үүх дүүхийг дэлхийд хинч нязаахгүйгээр баталж өгдөг зүйлс юм. Тэгэхээр олон баримтаар батлагддаг гэж хэлж болох юм. Яагаад тэгэхээр вэ шүү дээ те бүх барилдж байгааг дүрсэлсэн хадны сүг зургууд нэгээр биш маш их бидэнд байдаг. Бидний өвөг дээдс бол хүннүү нарт бүхийн барилдаан байсан тухай тодорхой томрон баримт бол бүх барилдж байгаа тэр барилдж байгааг дүрсэлсэн хүрл арал олдсон. Хүрл арал олдсон. Тэгэхээр хүрл зэвсгийн үе гэдэг ч юм уу те. Ерхөө хүрлээр их төрхөө юм хийж исэн үе тэр хүрл аралн дээр бүх барилдж байгаа тийм сэлбэртэй юм олдсон. Үүнийг бид нар нөгөө нэг үежилээр бодоод үзсэн гол хүннүү гүрний үеийн тийм хүрл арал байгаа байхгүй. За мөн бидний түүхийн гол сурвалж бичиг болох Монголын нуус товчоонд хүртэл яг үндэсний бүхний талаар маш их гардаг. Одоо жишээлбэл бэлгүүдээ одоо бид хоёр нөгөө их Монгол улсын түүхтэр ярьсан да. Бэлгүүдээ чи их хүчтэй бүх байлаа гэдэг. Тэгээд нөгөө нэг нурууг нуусалж одоо нэг хороож байгаа гэх мэтчлэн үйл явдлууд Монголын нуус товчоонд бичээстэй байдаг. Тэгэхээр Монголын нуус товчоон дээр юу гэдэг вэ гэхээр эрхийндээ эрчимтэй, элгэндээ шүүстэй, уушгиндаа ууртай, уруултаа хилэнтэй хүчит бүх эрдэмт эрийг ялган хөвгүүндээ өгөв гэж гардаг. За дээрэс нь Чингис хаан хувлаад өгүүлрүүн. За хувлаа гэж байгаа нь одоо өөрийнх нь хүү биш шүү. Одоо тэр нэг ач хүү те хувлаа биш. Одоо Чингисийн дөрвөн нохоо гэж би. Тэр дунд бас хүчит жанжин болох хувлаа байгаа байхгүй юу? За тэр хүний талаар хэлж байгаа. Тэгэхээр тэр хүнд өгүүлэхдээ чи хүчтний хүзүүг мушгиж бүгчүүдийн бүксийг шороодуулж өгөв. Одоо хувлаа, зэлэм, зэв сүбэдэ та дөрвөл сайн нохоо мэд итгэлтэй нөхөд мөн та нарыг хаан жилгээвэл хүр гэсэн газар хурч чулууг хэмэх зохиж халд гэсэн газар халдаж хад чулууг хаг зохиж цэгэн чулууг бутартал цээлийн усыг цалигдал нэргэж нядалж яв. За боорчин мухал борхуул чулуун дөрвөн хүлэг баатраа дэрэгдээ авч яв гэж тушаасан бөгөөд хувлаа чи цэргийн үйл бүгдийг ерөнхийлөн захирч бай гэж соёрхон зарлиг буулгав. Гэснийг үзэхэд Чингисийн эсрэг тэмцсэн хүчит бүхчүүдийг устгасан хувлааг цэргийг ерөнхийлөн захирагчийн тушаал дэвшүүлж язгууртны бие хамгаалагчаар нь хүчит бүхчүүдийг томилдог байсан нь харагдаж байгаа юм.
Эртний түүхэн талаас нь товчхон дутахад ийм байна. Бидэнд тэмдэглэн үлдснээр гэх юм бол анхны наадмын баримт нь 1639 он буюу одоогоос бараг 400 жилийн өмнөөс яг бичгийн үлдсэн тийм баримт нь гарч ирж байгаа. Яасан гэхээр 1639 оноос хийх болсон даншиг наадам гэж байгаа юм л та. Тэр наадам нь гэх юм бол зан базрыг анх дугаар богдоор тодруулаад халахын шашны тэргүүнээр өргөмжлөлийг тохиолдуулаад ширээт цагаан нурт өргөн наадам зохион байгуулсныг даншиг өргөх наадам гэж нэрлэж гисэн. Даншиг өргөх наадам. Нөгөө даншигын наадам гэдэг чинь ийм учиртай юм. Тэгэхээр хаав байсан 1639 оноос эхлэлтэй. За уг наадамд бүх лам барилдан төрүүлж бонхор донор гэх хүний мөр магнаалжээ. Даншиг цааш уламжлалт болгон буюу долон нурд 1696 оноос яг тогтмол болж эхэлсэн гэж эхэлтэй байдаг. Тэгэхээр 1691 онд долон нуурын чуулган дээр одоо ар халах буюу халах манжид дагаар ордог те. Тэгэхээр 1696 оноос эхлүүлээд энийг ингэж юу гэдгийг яг уламжлалт болгоод хийж байгаа нь ямар учиртай юм гэхээр тэр жил яг түмэн их хэмээх уртын дуу зохиогдоод наадмын альбан ёсны сүл дуу болгож нэрлэж эхэлж байгаа. Тэгэхээр наадам маань бүр альбан ёсны болоод сүл дуутай болоод эхэлсэн. Тэгээ нөгөө нэг халахчин манжид агаар авж байгаа нь 1691 гэж штэ. Түүнээс 5 жилийн дараа буюу 1696 оноос энэ даншигыг болохоор манжийн хаанд даншиг өргөн наадаж буй гэж одоо ерөнхийдөө уламжлалт болгон тэмдэглэж байгаа. Тэгэхээр манжийн хаанд даншиг өргөж байгаа буюу энэ нэг утгаараа монголчууд бас тийм ч таатай хандахгүй байгаа юм. За яаж ийм гэхлээр штэ. Даншигын наадам Монгол улс тусгай тогтнолоо зарлах хүртэл буюу 1911 он хүртэл үргэлжилсэн. 1696-аас 1911 он хүртэл. Тэгэд богд Жавсан дам хутагтыг хаан ширээнд суунгууд л энэ наадмыг боловлчихж байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд даншиг өргөх, манжийн хаан даншиг өргөж ийсэн гэдэг энэ юмыг боловлцсон. Тэгээ даншигын утга учир үүнээс тодорхой харагддаг. Ингээд 1922 оноос ахвала. Тэгээд нөгөө засгийн 10 засгийн наадам гэж орж идэг шүү дээ, тий. Тэгж байж байгаад 1922 оноос ахвалаад одоо энэ үндэснийхээ наадмыг цэргийн наадам гэж нэрлэж эхэлж байгаа байхгүй. За тэгээд бургас цавчих цэргийн урлаг номер үзүүлдэг тэр наадмыг богдыг хаан чирэн дахин залсан ба дээрэс нь ардын хэмээх засаг тогтцсныг тэмдэглэж зуны тэргүүн сарын 6-нд наадахаар заасан байдаг. За ингээд бид бүхний нөгөө 7 сарыг нэрээр наадж байгаа. Тэгээд ардын хувьсгалын тэдэн жилийн гэх мэтлэн энэ зүйлсүүд одоо эндээс бүрэлдэж эхэлж байгаа 1922 оноос. За тэгвэл 1922 оноос эхэлсэн ч гэсэндээ 1921 оных наадмыг дутахгүй байж болохгүй. Тэгвэл яагаад тайлбарлахад хэцүү байдаг вэ гэхээр 1921 онд болохоор 2 газар зэрэг наадам болцсон. 22 оноос ахвалаад нийлсэн байх нь шүү дээ, нэг наадамд болсон. 21 онд болохоор цаг хугацааны хувьд хоёулаа ойролцоо болсон. Нэг наадам нь болохоор Сэлэнг аймгийн Алтан булаг суманд болцсон. Нөгөөх нь болохоор нийслэл хүрээнд болсон ийм 2 наадам бүртгэгдсэн байдаг 21 он дээр. 1921 онд Сэлэнгийн Алтан булагт болохдоо салдаац толгой гэдэг. Салдаац толгой гэдэг. Тэр нь яг нутгийнхан тэгж хэлээд байгаа юм л та. Ерөнхийдөө бол солдат. Тий, солдат толгой юм байлаа. Тэгэхээр тэр хавцаа цэрэг мэрэг ингэж буудаг, хүрээлдэг тийм газрыг л ерөнхийдөө хэлж байгаа нь тэр баг. Тэгэхээр Сэлэнг аймгийн Алтан булагт 1921 онд салдаац толгойн өвөрт энэ наадам болсон. Морь уралдаж, сур харваж 96 бүх барилдсан байгаа. Ингэсэн чинь Тус аймгийн харьяат Данигаа хэмээх дамдын заан төрүүлээд Баточор начин үзүүрүүлсэн байдаг. За тэр наадмын бас түүхэн зургууд байдаг. Хэрвээ манай найруулагч бас боломж байвал гаргаад манай үзэгчдэд хүргээрэй гэж хүсэх байна. За харин нийслэл хүрээнд болсон буюу Улаанбаатар хотод болсон 1921 онд болсон наадмын талаар богд уулын хэр дор хийсэн гэж байгаа. За нийт 124 бүх зодголсноос тэнд ингээд 96 энд 124 ер нь тооны хувьд гэсэндээ адилхан те. Хирааны харуулын хуучин цэрэг Сунду заан төрүүлээд Төшөөд ханы буян тогтох үзүүлсэн байдаг. За шөвгийн дөрөвт булганы хэрэ Дэмбэ начин Архангайн нохоо гомб заанаар шалгалсан байдаг. Ямар ч тач анхны наадмын сурын тэмцээнд бид бүхэнд үлдснээр Жанжин Сүхбаатар төрүүлсэн гэж одоо тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр сурын наадамд буюу 1921 оны тэр сурын наадамд Улаанбаатар хотод болоход Жанжин Сүхбаатар төрүүлжээ сурын тэмцээндээ. За тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид бүхэн улсын наадамд бүхийн төрөө авсан аймагуудын талаар эренблэн ярих гэж байгаа. 1921 оноос хойш түүхэнд нийт 14 аймгийн бүхчүүд төрүүлсэн байдаг бол одоогоор шүү дээ, 7 аймаг төрөө авч амжаагүй байгаа. Бид өнөөдрийн нэвтрүүлгээрээ 1922 оны наадамд 15 төрүүлсэн Вандан аваргаар эхлүүлээд 2025 онд 95 төрүүлж улсын арслан цол хүртсэн Баянгор аймгийн Жинс цумын харьяат Батмагна хүртэлх нийт 103 жилийн түүхийг хамруулахаар зорж байгаа. За ингээд нөгөө төрөө авч амжаагүй байгаа. Өнөөдрийн байдлаар төрөө авч амжаагүй байгаа аймагуудаа яриад эхлэе. За тэгээд одоогийн байдлаар Баян Үлгийн аймаг,
улсын наадам төрөө авч үзээгүй байгаа. Сүхбаатар аймаг төрүүлж үзээгүй байгаа. Дундгов аймгийн бөхчүүд төрүүлж үзээгүй байгаа. Дорногов аймгийн бөхчүүд те төрүүлж улсын наадамд төрүүлж үзээгүй байгаа. Дархан уул аймгийн бөхчүүд төрүүлж үзээгүй. Орхон аймгийн бөхчүүд төрүүлж үзээгүй. Говьсөнбөр аймгийн бөхчүүд төрүүлж үзээгүй байгаа. Одоогийн байдлаар. Үүнээс харахад бид нар нөгөө өнгөрсөн дугаар дээр хэлсэн шүү дээ. 1994 оноос илүү те нөгөө үндсэн хууль шинжилгээд ингэхэд 18 аймагтай байжгаад нэмээд 3 аймгийг байгуулдаг. Тэр 3 аймаг жишээлбэл Говьсөнбөр аймаг, Орхон уул аймаг, Дархан уул аймаг шүү дээ те. Тэгэхээр энэ 3 аймаг бол харьцангуй сүүлд нөгөө нэг юм нэр тодтолцохын хувьд засаг сахааны нэгжийн хувьд л гэж нэрлэгдсэн болохоос мэдээж бүс нутгаараа бол төрүүлсэн бөхчүүд гарч ирэх баг. Гэхдээ яг аймаг гэдээ аваад үзэх юм бол энэ 3 маань нөгөө 7-гийнхаа 3-ыг нь бүрдүүлээд байж байгаа байхгүй. Бус нь бол Баян Улгийн Сүхбаатар, Дундгов, Дорногов тийм. За хоёул хамтран ажиллаж ярьчаад үргэлжлүүлье. За өнөөдрийн дугаарыг стандартыг эрхэмлэн нуураатай стандарт кейтеринг компани Good Day Soju event итгэж байна. За Good Day бол Солонгос улстай эхний 3-т тогтмол орж байдаг. Ийм чанартай сүүжүү байдаг юм байна. Мухак гэдэг брендийн бусан нутагта маш алдартай энэ сүүжүүг Жири уулны 320 м-ийн гүнээс гаргаж авсан хүчил төрөгчээр баялаг цэвэр тунгалаг усаар боловсруулдаг гэдгээрээ алдартай юм байна. За дээрэс нь Good Day сүүжүүний спиртийн агуулмжийн градусыг 16% хүртэл бууруулсан технологиг бас нэвтрүүлснээрээ бас их алдартай гэнэ. 16% гэдэг бол ер нь багтаа орно шүү дээ, тий. Архичудаа хитж байдаг үлээ. Тэгэхээр сүүжүүг ер нь хэрэглэхдээ хоол ундтай ер нь найз нөхдөдгөө ингээд уулзаа сууцгааж явахдаа ер нь даруулах маягаар хүртүүлэх зүгээр юм байл шүү. Тийм шүү дээ. Тий. 16 гэдэг чинь бага учраас бас нэг согтоогоод байхгүй. Тэгээд дээрэс нь хоолтой гэдгээр ч бас их тааламжтай, тий. За тэгээд энэ сүүжүүг бүх дэлгүүрээр худалдаалж байгаа да, тий. Гэхдээ янз бүрийн амттай юм билээ. Зүгээр нэг юм биш юм билээ шүү дээ. Жимстэй, юутай ч үл зөндөө юм билээ. Маш олон төрөлтэй, тий. Олон төрөлтэй юм билээ. За баярлалаа. Стандарт кейтеринг компанийн хамт олонд. За саяны дурдж байгаа аймагуд биш үү те. За дахиад хэлчихвэл муухай юу? Гэтэ зүгээр хэлчихье те. Баян Улгийн, Сүхбаатар, Дундгов, Дорногов, Дорнуул, Дархан уул, Орхон, Говьсөнбөр аймагуд. Эдгээр аймагуд бүгд өөрийн гэсэн бүхийн дэвжээтэй. Одоо бид бол бүхийн гал гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр бүхийн дэвжээтэй. Идэвхтэй бэлтгэл сургуультай яг одоо ч гэсэндээ хийсээр байгаа. Наадамд өгч байна. Хэдий төрөө бүх тодорхойгүй байгаа ч гэсэндээ начин заан цолтнууд бол төрөн гарсаар л байгаа. Зарим аймагуудын амжилтыг одоо бас дурдъя. Баян Улгийн аймаг гэсгэлээ. За Баян Улгийн аймгийн хувьд болохоор 2022 оны хүртэл хамгийн өндөр цолтой бүхэн 2022 оны хүртэл улсын зан абдигажи гэх юм уу те гих бүх байсан. Харин 2022 онд ардын хувьсгалын 101 жилийн наадамд Баян Улгийн аймгийн улаан сумын харьяад Бердмуратын сэрэг 7-д авч заан цол хүртсэн байдаг. За тэгэхээр ингэж Баян Улгичүүд 1946 онд анхны заан цолтноо өлгөөдөн авч исэн бол бүхэл бүтэн 76 жилийн дараа 2 дахь заан цолтноо одоо өлгөөдөн авч байгаа нь энэ юм байгаа. Бердмуратын сэрэг гэдэг заан одоо сүүлд 101 жил гэдэг чинь 2022 он юм байна те. За энэ наадмаас заан цолтой болсон. За Баян Улгийн аймгаас төрөн гарсан бүхчүүдээс дурдахгүй байхын аргагүй нэгэн бүх бол улсын харцаг Бахит. Одоогийн байдлаар Баян Улгийн аймгийн харьяат цор ганц харцаг цолтой бүх. За Бахит харцаг болохоор 80-ад оны үндэсний бүхийн хүчтэй өрсөлдөгч байсан. Улсын наадамдаа 3 удаа шөгөрсөн төдийгүй 1980 оны Москвагийн олимпиад эх орноо төлөөлөн оролцож явсан чөлөөт бүхийн хүнд жингийн шилдэг тамирчин байсан. Тэгэхээр одоо нутгийнхаа залуу бүхчүүдэд бас туршлага сургаалаа бас зааж зөвлөсөөр л яваа. Одоо цагт сэрэг зам тэргүүтэй бүхчүүд бэлтгэл сургуультай чамбааруулан наадамдаа бэлдэж байгаа гэдэг нь бас ойлгомжтой тий. За бас нэгэн гэлцэж яваа. Нэгэн залуу од бүхийг бас хэлхэн зүйтэй. Бас маш олон манай бүхчүүд маань бүх сонирхчд маань бас ингээд найдлага тавьж байгаа бүх. Ягаад гэвэл 2025 оны улсын баяр наадмын өсвөрийн барилдаанд амжилттай барилданд төрүүлсэн улсын шонхор гэсэн цолыг хүртсэн. Багшийнхаа үргэлжлэл болсон бахархалт түүхийг бичиж байгаа залуу бол Омар хэмэх залуу байгаа. Учир нь түүний багш бол улсын зан Сэрк. Тий. Өмнө нь энэхүү барилдаанд бас үзүүрлж исэн. Өсвөрийн насанд үзүүрлж исэн. Ингээ бодохоор Баян Улгийн аймгийн бүхчүүдийн ирээдүйч бас гэрэлтэй харагдаж байгаа гэдэг нь тодорхой байна. За түүний араас Сүхбаатар аймгийн хувьд. Сүхбаатар аймгийн хувьд цагаан сарын наадмын 2 төрөө авсан байдаг. Цагаан сараар 2 төрөөтэй. Гэхдээ төрийн наадамдаа төрүүлж хараахан амжаагүй байна. За тус 2 төрөөгийн дурдах юм бол 1969 онд улсын харцаг Өвгөнхүү цагаан сарын барилдаанд төрүүлж байла. 2011 онд улсын харцаг Шарын Мөнгөнбаатар аймгийн арсан цолтой байхдаа төрүүлсэн. Цагаан сарын барилдаанд. За энэ 2 хүн бол одоо Сүхбаатар аймгаас одоо гаралтай гэдэг юм те харьяат гэж явж байгаа. Тэгээд энэ 2 хүн маань цагаан сарын барилдаанд төрүүлсэн байдаг. Тэгэхээр Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын харьяат Даншигын их авраг Буян тогтохын
Даншигын их аварга одоо буян тогтохын өлгийн нутгаас 1921 оноос өнөө хүртэл 3 заан цолтон төрсэн байгаа. Одоогийн байдлаар хамгийн өндөр цолтой бүхэн гэж хэлж болно. Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын харьяат улсын зан Думаа, Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын харьяат улсын зан Нямбуу, Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын харьяат улсын зан Магалж авнар. Тэгэхээр бүр нэг сум гэж тодорхойлоод байгаа тэр газраас гуруулаа гарч ирсэн. Түүнийх нь одоо эхлэл нь бол одоо яа харахгүй буян тогтох гэж энэ Даншигын их аврын нутаг байгаа байхгүй Сүхбаатар аймгийн Мөнх хаан сум гэдэг маань. За тэгэхээр Мөнх хаан сум бол аргагүй бас бүхийн ундраг болсон нутаг юм байна гэдэг нь үнээс батлагддаг. За 2025 оны улсын наадамд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурцаарслан Өсхбаяр үзүүр төрөнд одоо Батмагнатай барилдаад тэгээд үзүүрүүлсэн байдаг. За энэ амжилт нь бол Сүхбаатарчуудын хувьд хамгийн өндөр амжилт болох байлаа. За тэгээд бас нөгөө нэг юм асуудал энэ юм болсон шүү дээ тий. Түүнээс шалтгаалаад бас энэ амжилтыг нь хүчингүүд бас тооцсон байдаг. Оо тийм үү. Тий. За дараагийнх нь аймаг нь Дундгов аймаг байгаа. За Дундгов аймгийн хувьд болохоор улсын заан цолтой 3 бүх байна. За Дундгов аймгийн Сайхан овоо сумын харьяат улсын зан Баадуу, Дундгов аймгийн Цагаан дэлгэр сумын харьяат улсын зан Балжир, Дундгов аймгийн Эрдэнэтлаа сумын харьяат улсын зан Мижид нар. Тэгэхээр 3 заан цолтой бүхчүүд байдаг. Дундгов аймгийн бүхчүүдээс улсын харцаг пүрвж ав наадмаар тогтмол амжилттай барилдаж нутаг орныхоо нэрийг олон удаа дуудуулсан. 2002-2003 онд дараалан төрүүлсэн Өсгөө аварга байгаа шүү дээ. Өсгөө аварга. Тэгэхээр 6 залуу заанаас ч одоо эхлээд Сүхбат аваргач ч болохоор дараалал 2 жил төрүүлээд улсын аварга болчихж байгаа. Түүний араас дараалаад шууд залгуулад 2002 болон 2003 онд ч залгаад Өсгөө аварга төрүүлчихэж байгаа шүү дээ. Тэгин гол 2004 оны наадам болно. 2004 оны наадам дээр ч 2 жил дараалал төрүүлсэн Өсгөө гэж том аварга орж ирж байна. Сүхбат аварга гэх мэтлэн байна те. Гэтэл Өсгөө аваргыг чинь хүн болгон төрүүлнэ те. Энэ жил бол бас том би хаана гоё байна гэх мэтлэн ингээл найдлага тавьж итэл Өсгөө аварга чинь 2004 оны наадам дээр эд байх үед нь 4-ийн даван дээр одоо Дундгов аймгийн харьяатыг пүрвж ав гусаа хийдэг байхгүй. Тэгээд яг тэр жилээ цаашдаа амжилттай барилдаад улсын харцаг цол хүртэж исэн ийм бүх. Улсын наадамд 3 удаа 6, 1 удаа 5 давж нийтдээ 4 удаа шүгүүлсэн манай манлаа харцгаа. Харин одоо цагт Дундгов аймгийн харьяат улсын харцаг Даш цолоо ахиулан наадамд амжилттай барилдах бүхчүүдийн тоон зүй ёсоор орж байгаа. Түүнд бас цолоо ахиулах бүрэн дүрэн боломж бий гэдэгт манай үндэсний бүх сонирхчид бүгд дууныг тэгэр итгэлтэйгээр байдаг. За дараагийнх нь Дорногов аймаг. За Дорногов аймгийн хувьд болохоор бас сонирхолтой тийм үзүүлэлт харагдах юм. Тус аймгаас төрсэн 3 арслан Тус аймгаас төрсэн улсын арслан цолтой 2 бүх байгаа. Улсын арслан Янда 1926 онд улсын арслан болсон. За улсын арслан Намжил Ванчиг 1936 онд арслан цол хүртсэн. Ийм 2 том арслан бий. Гэвч энэ 2 арслан маань улсын наадамд төрүүлж үзээгүй бөгөөд хоёулаа төрийн наадмын их шүүгт үлдэж арслан цол хүртсэн байдаг. Харин сүүлийн үед амжилттай барилдсан бүх гэх юм бол Дорногов аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын харцаг цазав ширийг хэлж болно. Харцаг маань 2007 онд анх начин цол хүртснээс хойш 10 гаруй жил амжилттай барилдсан. Энэ хугацаанд 1 удаа 6 4 удаа 5 давсан. Нийт төрийн наадамда 5 удаа шөвгөрч исэн. Ийм амжилттай бөхөө. За харин бусад аймагуудаас Говьсөнбөр аймгийн талаар товчхон дурдчихъя. Цаг хугацааны хувьд залуухан шинээр үүссэн аймаг хэдий ч Говьсөнбөр аймаг бол улсын наадмын төрөнд хамгийн ойртсон аймгаа гэж хэлж болно. 2006 оны наадамд нийтдээ хүчит 1024 бүх барилдсанаас үзүүр төрөнд Говьсөнбөр аймгийн харьяат улсын начин аз жаргал 9-5 10-ын даваанд сумын азар аврагтаа хүч үзэн барилдаж үзүүрлэж улсын арслан цолыг хүртсэн байдаг. 2006 оны наадам. Говьсөнбөр юм уу? Тий. Тэгэхээр нөгөө 2006 онд чинь одоо улсын 800 жил. Тий 800 жил яа. Тэгээд нөгөө сумын азрын чинь хувьд болохоор 2 3 ч бараг үзүүлэлцсэн байгаа шүү дээ, тий. Тэгээ 2006 оны наадам болдог. Энэ наадмын талаар бид хоёр бас 6 залуу зааны нэвтрүүлгээр маш тодорхой ярьсан байгаа, тий. Тэгээд одоо аз жаргал гэдэг бүхтөө үлдээд барилдахад ямар ч сан даваад тэгээд аваар гараад ирэнгууд ерөнхийлөгч зарилгаа уншсан чинь ард түмэн авраг гэж орилж байгаа. Стенд даяар орилж байгаа. Тэгээд авраг гэдэг цолыг өгдөг штэ. Тэгэхэд аз жаргалын хувьд улсын начнан байсан. Тэгээд тэр жил бас арслан гэдэг цолыг хүртсэн байдгийн байх шүү. Ямар ч ставчиж. Тий. Ийхүү наадмын төрүүгүү 7 аймгаас юутаач нэг аймаг нь наадмын үзүүрт бас ингэж очисон гэдэг амжилтыг үүнд дурдах нь зүйтэй. За хоёулаа хамтран ажиллаж ярьчих. За аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors өнөөдрийн дугаарыг ивент итгэж байгаа. За машина ямар нэгэн үзлэг онцлогоонд оруулах гэж байвал тэднийхийг зориорой гэж зөвлөмөр байна. Учир нь тэд маш хариуцлагатай ажилладаг.
хариуцлагатай ажилтгийг юугаар нотлох вэ гэвэл тэд Японы 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон байгаа. Японууд бол нэг хариуцлагагүй тийм ер нь бол тийм муу газартай хамтардаггүй шүү дээ. За тэгвэл форвардтай 8 газар хамтарж ийн гэдэг бол тэдний хариуцлагыг шууд нотолдож байгаа юм. Үүн дээр хахаа нэмэх нэг юм байгаа. Одоо жишээлбэл Японы одоо жишээлбэл нэг корпорац байл үүртэй л да тэр нэг KYB гэдэг тэр амортизатор эдгээр үйлдвэрлэдэг газар байлаа гэж бодъё. Тэр газрууд чинь зүгээр нэг сайн дурынханд дистрибьютор ирэхээ өгөхгүй л дээ. Мэдээж нөгөө нэг санхүү мөнгөний чадамжуулан удаан үйл ажиллагаа явуулсан тэгээд өөрсдийн байртай байна уугүй юу ядчил нөгөө нэг сэлбгүүдээ хураах агуулгатай байна уугүй маш олон стандартууд байгаа. Түүний хажуугаар тухайн байгууллагын мэрэгжилтнүүдийг өөрсдөө татаж заавал сургалтанд ингэж тогтмол хамрагдуулдаг байхгүй. Тэгэхээр нөгөө Ford Motors-ийн нөгөө хамт олон чинь мэрэгжлийнхаа тэр сургалтуудыг байнга авцсан мэрэгжлийн сертификаттай инженерүүд болон ажилтан албан хаагчид байна гэсэн үг байхгүй. Яг үйлдвэр дээр очиж дадлах хийсэн тийм тухайн бүтээгдэхүүнээ болон эсвэл автомашины засах автомашины тэр онцлогоо хийх автомашины юу гэдэг явах дан генетрийн өмнөд дүгнэлт шинжилгээ хийх мэх тэр талаараа бүгднгээр нь сертификатуудыг авдгийн ажилтнууд нь. Тийм учраас нөгөө нэг юу гэдгийг машинаа үзүүлэх байгаа бол ингэх байгаа бол мэрэгжлийн хүмүүст хандж үзүүлээрэ гэдэг чинь байхгүй. Тэгээ Ford Motors дээр очиж сэлбэг авсан ч бай, үслэг онцлогонд орсон ч бай, та мэрэгжлийн хүмүүст нь хандаж тэр өөрийнхөө ундаг Япон автомашинаа үзүүлж байна л гэсэн үг юм. Тийм байна. Өөр газар бол найдваргүй тэгээ бие чаднууд байж их магадaltaй шүү дээ. Оо тийм зөндөө бие. Тийм болохоор эд хөрөнгө болон амнасаа хайрлаарай. Ford Motors-ыг сонгоорой. За Тэц 3-ийн хойно тэдний засварын төв офис нь байж байгаа 7510 дугаараар тэдэнтэй холбогдож болох нэ. За баярлалаа. За одоо хоёулаа үргэлжлүүлээд байна шүү дээ, тий. Улсынхаа наадамд нэг төрөө хүртсэн аймгийг ярьж эхлэе. За энд бол хоёр аймаг бий. Нэг нь болохоор Өмнөговь аймаг. Шууд Өмнөговь аймгаар дараагийнхан дараад нь хэлээ явсан илүү гоё юм шиг байна. За Өмнөговь аймаг улсынхаа баяр наадамд нэг удаа төрөө авсан. Өмнөговь аймаг нь одоо би ихэнд нь нэг юм жоохон мэдээлэл бэлтгэсэн юу гэхээр бидэд ч одоо нөгөө яг аялал зугаалгын улирал эхэлж байна. Магадгүй би нөгөө Адренераа ч юм уу эсвэл нөгөө бусад нэвтрүүлгүүдээр энэ талаар ярьж чадахгүй учраас эндээ энэ мэдээллийг шингээч гэж бодохгүй юу. Манай говь бол үнэхээр гайхамшигтай байгальтай шүү. Бид нар юу гэдгийг нөгөө зураг хөрөг бичлэг нэтэр юм хараад кино минун дээрээс бидний тархинд кодлох та тий. Говь гэдэг бол одоо үнэхээр ингээл ус олдохгүй хэцүүж гэдэг юм уу. Тиймэрхүү юм ингээд хүн шууд буучдаг. Очиж үзээгүй хүнд бол. Яг тэгж бодож байна. Гэтэл манай говь гэдэг нутаг. Говийн бүс маань бол хангаатай их зэгц өндөр уул хаттай гэрийнхаа тооноор малаа харах хэмжээний тийм өндөр их одоо тийм хангаа өндөрлөг уулстай. За тэгээд маш гоё одоо юу гэдгийг хамгийн түрүүнд бидний мэдэх хайлас гэж мод шүү дээ тий. Хайлас гэдэг модны одоо олноороо ургадаг хамгийн төв зэг нь манай Өмнөговь аймагт байдаг жишээ нь. Гэх мэтчлэн манай Өмнөговь ер нь говийн бүс нутаг маань бол маш гайхамшигтай байгальтай. Олон одоо байгалийн бүсүүдийг харах боломжтой тийм гайхамшигтай газар байдаг байхгүй. За Өмнөговь аймаг 165 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй. Энэ нь дэлхийд харьцуулах юм болно шүү дээ, тий. Голланд, Швейцар, Дани, Бельги гэсэн дөрвөн улсыг нийлүүлсэнтэй дүүцэх хэмжээний ийм газар нутагтай аймаг шүү. Манай Өмнөговь аймаг. Дээрээс нь Өмнөговь аймаг нь Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд урд талаараа за Хятад улстай, баруун талаараа Баян хонгор, баруун хойд талаараа Өвөр хангай, хойд талаараа Дунд говь, зүүн талаараа Дорноговь аймагуудтайгаа хиллэн оршдог. За аймгийн төв нь бол 70 задгад хот маань тий. Улаанбаатар хотоос 560 км, Монгол улсын хэмжээнд хамгийн том буюу 165 мянган км квадрат нутагтай гэдгээр одоо томдоо ордог. Хүн амын суурьшмал нь одоо сэрэг гэж юм. За уур амьсгалын хувьд мэдээж эрс тис их газрын уур амьсгалтай. Өвөлдөө бол хасах 30-аас хасах 40, хасах 20-оос хасах 30 градус хүртэл хүүтэрдэг. Дулааны улиралд бол хасах 30-аас хасах 38 градус хүрдэг. Салхины хурд 5-аас 15 м/сек, заримдаа 34-өөс 45 м/сек хүрдэг нь нөгөө нэг говийн угалз их юмуд тохиолддог. Тэгээ саяхан одоо энэ хоёр дахьд манай нэг ах нар маань хамтдаа Өмнөговь явъя гээд. Тэгээ би чи нөгөө нэвтрүүлгэрээ тэр юм дуусгана. Явчи гэж яагаад 3 хоног явах гэсэн. Тэнд нэг ажилтай. Тэгж байгаа үлдчихсэн. Тэгсэн чинь манай тэнд очиод стори хийгээл хэлээ л дээ. Тэгсэн чинь ингээ машиндаа тавьчих байгаа байхгүй. Тэгээ нэг нь сторигоо ингээ машиныхаа мийлний хажууд байгаа градус руу харуулсан чинь 40 градус гэж зааж хэлээ. Тий. Одоо бол тийм байлээ. Ямар ч сан өчигдөр өнөөдрийн цаг уурын мэдээгээр тийм ээ. Хотод хас 2 байна одоо. Тий. Аймгийн төвөөс баруун зүгтээ 220 км. За Сэврэ сумын нутагт 800 м өндөр 150 км үргэлжилсэн хонгийн голын үзэсгэлэнт илсэн уул бий. Дээрээс нь манай говийн одоо говь гурван сайхан гэдэг ёлын ам гэх мэтлэн. За тэгээд нөгөө ханы хитсийн хөрөнгө за ханы хитсийн одоо тэр нутаг те гэх мэтлэн тэгэл манай говь руу ч нэр сонноос сарлаг бас их байгаа шүү.
бас сарлагчин 5,000 орчим 6,000 орчим сарлагтай гэдэг үл. Сарлагчин бол уулын тагтанд амьдардаг тийм амьтан шүү дээ. Тэгэхээр тэр амьтан хүртэл энд байж болно гэхээр чин агаар бүс нутгийн хувьд бас тэр уул нь хүртэл байна л гэсэн үг байхгүй юу? За тэгээд мэдээж алдарт ноён хотод Данзан арвжаагийн байгуулсан энергийн төв, дэмжхийн хийдмэх хэмжил маш олон гоё үзэх газрууд байдаг. Аймгийн хамгийн зүүн сум болох Манлай сумын нутагт гэх юм бол үлэг гүрүүлийн чулуудсан мөр дэлхийд ховордсон ан амтан ховор төрлийн ургамлаараа гадаадын жуулчид аялагчдын сонирхлыг ихээхэн татдаг аймаг. Манай Японоос ирж байгаа жуулчид бол өмнө говь руу тасралтгүй байдаг та. Дээрэс нь одоо нөгөө шар цавыг болохоор дэлхийн геопаркд бүртгүүлэх гээд бас маш олон юмуд нь бүрдэж байгаа. Удахгүй үлэг гүрүүлийн фестивал болно. 8 сард элсний одоо баяр болно гэх мэтлэн ийм сайхан одоо тийм олон зүйлтэй ийм гоё аймаг байдаг. За Өмнө Говь аймгийн одоо гол нь хэлэх гээд байгаа цор ганц төрөө нь бол 1969 онд Өмнө Говь аймгийн Манлай сумын харьяат улсын хүчит арслан Дэмүүл улсын наадамдаа төрүүлсэн байдаг. Дэмүүл Арслангийн төрүүлсэн наадам бас онцгой наадам болсныг бид бүхэн мэднэ. Энэ наадмын шөвгийн дүрэн бүхийг нь л дуртахад нөгөө хүчит домогт авраг дарийн дамдан, дархан авраг жигждийн мөнх бат, 20 дугаар зууны Манлай бүх хорлоогийн баян мөнгө, улсын арслан Дэмүүл гэсэн юм. Тэгэхээр чин шөвгийн дүрв дээр чин 3 авраг, 1 арслан байна л гэсэн үг. За тэгээд цолны ирэмбээр дарийн дамдан аврах Дэмүүлийг амлсан байгаа. За тэгээд жигждийн мөнх бат аврах хорлоогийн баян мөнгө аврагууд хоорондоо тунан барилцсан. Дэмүүл дарийн дамдан аврагыг давж үзүр төрөнд хүрсэн. Харин тунсан хоёр бүх 2 цаг гаруй баригдаад хин хинийгээ унгааж чадахгүй хоёулаа хасагдсан байдаг те. Тэр засгийн удирдлагуудыг чилээлгсэн гэдэг шалтгаанаар хасагдсан. За тэгээд үнээс хаалгадгүй 2 гэдэг нэрч үнээс үүдэлтэй байдаг. Ингээд Дэмүүл Арслан төрүүлэх нь энэ. Гэхдээ зүгээр тэгээд төрүүлчихэж байгаа юм биш. Эн чин дарийн дамдан гэдэг тэр том аврагыг давж төрүүлнэ гэдэг бол үнэхээр яхаа аргагүй түүний хувьд дийлсэн жил нь байсан болоод улсын наадмын төрөг хүртсэн. За харин олон жил 2 мөхөд ундаж байсан Дэмүүл Арслан наад хоёроо битгий хасаа би барилдмаар байна гэж хэлж ирсэн. 2 цаг гаруй үнэн хүчийг үзэн барилдсан 2 мөнхийн аль нь ч давсан Дэмүүл Арслан барахааргүй байсан болов уу гэж санагддаг. Яхаа аргагүй тэр жил үнэхээр дийлдсэн байсан зүрх зориг нь бүр ингээд дийлдэхгүй байсан гэсэн үг. Дэмүүл Арслангийн талаар хууч яриа хөгжилтэй дурсамжууд дэндүү их гэдгийг бид нар мэднэ. Агуу мөйн аврахыг шоглоод нэг удаа нэг төрөг нь алдуулсан гэсэн тийм нэг юм яриа хүртэл байдаг те. Үнэхээр аатааж үнэхээр шатаа бүх байсан гэдгээ. За энэ төрөв нь одоогийн байдлаар Өмнө Говь аймгийн цор ганц төрөв бөх болоод байгаа. За тэгээд дараагийнх нь бас төрөө тун удахгүй тодорхой хаа гэж Монгол түмэн маань хүлээн байгаа шүү гэдгийг бас хэлье. За дээрэс нь улсын наадамдаа нэг төрөөтэй байгаа аймаг өнөөдрийг хүртэл те 100 гаруй жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл нэг төрөөтэй байгаа аймаг гэх юм бол гэхдээ 4 удаа үзүүлсэн шүү бас энэ аймгийн харьяат бүх 4 удаа үзүүлсэн дээрэс нь нэг төрөөтэй. За нутаг дэвсгэрийн хувьд 43 мянган хавтгай дөрвөлжин километр. Тэгэхээр танд орж ирж байна тэр аймаг жижигхэн л газар байна. 43 мянга. За дээрэс нь 2010 оны байдлаар хүн амын тоолго нь 97 мянга давж яваа. 2010 он. Тэгэхээр ч одоогоос бараг 15 6 жилийн өмнө шүү дээ, тий. Малын тооллогоогоор сая 265 мянган малтай, засаг сахарын нэгжийн хувьд болохоор 17 сумтай, 49 багтай. За 1931 онд энэ аймгийг Тариалангийн аймаг нэртэйгээр байгуулад төвийг нь Алтан булаг гэсэн байсан. За тэгээд 1934 онд хөдөлмөрчдийн хүсэлтээр түүнийг Тариалан биш Сэлэнг аймаг гэж нэрлэсэн байдаг. За тэгэхээр Сэлэнг аймаг улсынхаа баяр наадамд 4 удаа үзүүлсэн хүчит бөхтөө мөн 1 удаа төрөө авсан ийм аймаг юм байна. За Орхон, Сэлэнг, Хараа, Ерөө голуудын үзэсгэлэн сав ойд хэрийн бүсэд оршдог. Хойд талаараа мэдээж Орос улбаны улс, баруун талаараа Булган аймаг, Орхон аймаг, өмнө талаараа Төв аймагтай, зүүн талаараа Хинтий аймагтай хил залгаж дундаа Дархан уул аймгийг агуулдаг. Дундаа тий. Бүх нутгийн 42%-ийг нь ой мод эзэлдэг ийм аймаг бий. За мэдээж нөгөө Монголын маань их түүхэнд бол одоо Амбгай хаан, Хотуулаа хаан, за Хотол хаан гэдэг Хабуул хаан, Исүхэ хаадын унах нутаг 1921 онд ардын өвсгөлийн анхны ялалт Сэлэнг аймагт болсон. Шивээх ягд, Шаамрын шар тохоо, Улаан бургас, Ханы хөндийн тулалдаан гэх мэт энэ зүйлүүд маань түүхэн тэмдэглэдэн үлдсэн байдаг. Ардын журам цэгийн байрлаж бүтэц зохион байгуулалтад шийдвэрлэж байсан Ханы хөндөй, Номт, Ирээн арал, Алтан зэрэг газрууд түүх соёлын дурсгалт газар болон үлдсэн. За тэгээд Тужийн нас гэдэг маш гайхамшигтай байгаль маань байна. За тэгээд Сэлэнг аймаг нь бол Газар Тариалангийн гол бүс бөгөөд Монгол орны үр тариа хүнс ногооны хэрэгцээг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг аймаг. За тэгээд
Сэлэнг аймгийн 7 гайхамшиг гэж хэлэх юм бол амар уйсгаланд хийд гэж би, соронзон хад гэж би, хувьсгалын үлгий алтан булаг гэж байна. Халуун аршаан байгаа, тужийн нарс байгаа, дуут хад байгаа, сайхны хөтөл зэрэг газрууд бол байдаг. Тэгээ миний хувьд бол сайхны хөтлөөс дөнгөж наахан талд байгаа 2 км-д байгаа тэр корпус гэдэг газар би бол 9-р ангид төгсөлөө өссөн. Тийм тэр газараа би сургуулаа 5 дугаар сургуулаа сурч төгссөн. Миний эмээ тэр сургуульд 40 жил багшилсан ийм газар. За тэгээд үндэсний бүхний хувьд анх 1933 оны наадмын үзүүр түрүүнд алдарт боохоо данзан гэж Аслан маань урт гарт маамын лав гарслантаа үлдэж үзүүрлж исэн. Боохоо данзан 1933 онд. За данзан арслан барилдахаас гадна морь сайн уйдаг, мэрхэн харавдаг нэгэн байсан. 93 наадам гэхээр тэр нөгөө мориоч уралдуулдаг, өөрөө ч харавдаг, өөрөө ч барилддаг, тэ сая сүулдэг тийм юм яваад байгаа шүү дээ. Тэгвэл боохоо данзан бол яа харахгүй тийм юм байсан. 1933 онд үзүүрлсэн. Данзан арслан барилдахаас гадна морь сайн уйдаг. За тэр хүн хэлжтэй. 1933 оны төрийн их баяр наадамд хүчит 880 бүх барилдсан байдаг. Энэ наадамд 9-5 үзүүр булаач улсын аслан цолог хүртсэн байдаг. Дараа жил нь 1934 оны их баяр наадамд хурдан бор морь уйж уралдуулад аман хүзүүдүүлсэн байдаг. Харин 1935 оны наадамд улсын мэрхэн харваач гэдэг цолыг хүртсэн. За тэгэхээр одоо бүх талаасаа арслан. За тэгээд морь уяад одоо тухайн үед улсын аман хүзүү хүртэхээр одоо ямар цол хүртэж исэн юм бол та. За 1935 онд улсын мэрхэн гэдэг одоо энэ гурван төрлөө гурвангаар нь одоо ямар ч хэлсэн томоохон амжилтыг үзүүлсэн хүн байна. Үүнээс үүдээд хам богд хатан туулын эрэгт асар майхан алгалж боохоо данзан үзүрлэж бор морин аман хүзүүдэг гэсэн аман яриа гарсан байдаг. За 1933 оноос яг 78 жилийн дараа буюу 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн баяр наадмаар Сэлэнг аймгийн Мандал сумын харьяат Гунаажавын эрхэм баяр 9-5 үзүүр түрэн шалгаран үлдэж мөнхөд аваргад унаж үзүүрлэн Монгол улсын арслан цолыг хүртсэн байдаг. Харин энэ наадмаас 2 жилийн дараа 2013 онд улсын наадамда Гунаажавын эрхэм баяр төрүүлж Монгол улсын аварга цолыг хүртсэн. За энэхүү Сэлэнг аймгаас анх удаа үндэсний бүхийн аварга цолтон төрж байгаа нь энэ юм. Үүнээс хойш Сэлэнг аймгийн бүхчүүд бэлтгэл сургуультаа сайжруулан дахин 2 удаа үзүүлсэн одоо үзүүрлсэн амжилтыг гаргасан байгаа. Сэлэнг аймгийн Цагаануу сумын харьяат улсын арслан Орхон баяр 2022 онд Ардын хувьсгалын 101 жилийн тэгшэн наадамд 9-5 үзүүрлэж тухайн үед бол одоо оргихийн хангаа аваргад унсан байдаг. Монгол улсын аслан цолыг хүртсэн байдаг бол 2024 онд мөн 8 даван үзүүрлсэн билээ. Тэр үед бол Намсархайн Батсуур аваргад одоо унсан байдаг. Ингээд Сэлэнг аймгийн хувьд болохоор улсын баяр наадмаас нэг төрүүтэй эрхэм баяр аварга төрүүлсэн байх нь байна. 4 удаа үзүүрлсэн гэдэг амжилттай одоогоор энд бичигдэж явж байна. Сэлэнг аймгаас одоо наадмыг шуугуулж байсан нэгэн бүх бол Сэлэнг аймгийн Мандал сумын харьяат улсын зан Жаргал баяр. Түүнийг дуртахгүй байхын аргагүй. Бэртэл гэмтэл түүний эд барилдах үед нь үнэхээр том саад болсон. 2018 оны наадамд Содном дорж арслан барьцгүй хаврах мэхээр уран хайсныг нь одоо бүх сонирхчдод бол тодхон санаж байгаа хаа. Бас өвөр Монголд энэ мэхээр давж байгаа бичлэг одоо мэдний сошиал ертөнцид те нилээд явсныг манай олон бас бүх сонирхчид маань үзсэн байдаг. За тэгэхээр энэ жилийн наадмаар төрүүлэх магадлал өндөр байгаа гэж хэлж болох Орхон баяр арслан өөрийн багш улсын харцах өсгөрөөдөн хамт бэлтгэлээ бас чамбаа хийгээд одоо эхэлсэн. Тэгээд мэдээж бас нэлээд юм дотроо тийм ирэх байх гэж найдаж байна. За тэгээд Сэлэнг аймгийнхаа бүхчүүдэд амжилт хүсье. За мөн бас бусад одоо энэ дугаар дээр дурддагдсан бүх аймгийнхаа бүхчүүдэд бас амжилтыг хүсье. За ингээд энэ удаагийнхаа нэвтрүүлгийг өндөрлөж байна. За баярлалаа. Сэлэнг чинь бас мундаг юм биш үү те? Ер нь мундаг юм байна. Би ч гэсэндээ бас яг ингэж нэг дурдчихж ил мэдчихэж байгаа байхгүй. Харин тийм. Ийм мундаг одоо аймаг чинь эхний дугаар дээр орсон гэхээр цаашаа юу болохыг бүр төсөөлж чадахгүй. Тий, одоо тэгээ дараагийн аймагуд нь улсынхаа наадамд 2 удаа төрөө авсан. Эдчил үзүүрийнхэн тооны ихсэх ч юм уу. Тэг ингээд цаашаа нэлээд юм болох бах. Дараагийн дугааруудыг бас шимтэн үзээрэй гэж та бүхнээс хүсье. За тий. Сухатар төрөөгүй гэхээр бас юм аа тий. Тэгтээ нөгөө нэг адуу гэд ярих юм бол тий. Одоо нөгөө хурдан мордны төрөө гэд ярих юм бол энэ статик шал ондоо болно шүү дээ бас тий. За баярлалаа гэнэ. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг Forward Motors болон Good Day Soju event итгэсэн нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн хот мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны хот мөндөр радиогоор хүрлээ. За дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой.
жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансуга 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.